Нэрээ нь болсон сонсогч. Манай найз дунд ангид байхдаа том өрөөндөө зодонтой кино үзэж байгаад зогсож байгаад арагшаага үсрээд бүтэн эргээд буцаж хөл дээрээ буудаг back flip гэдэг үсрэлт байдаг. Тэр үсрэлт хийдэг хэсэг гарчээ. Найз хараад нэг л амархан өсөрч болохоор ч юм шиг санагджээ. Тэгээд турших гээд буудан дээрээ гар цогсоод өндөр газраас нам газар руу өсрүүл бүр амар санагдсан гэсэн. Тэгэл арагшаа хараад өөртөө нээх хэтгэлтэй өсөрсөн байхгүй дагзаараа газар тас гээл унчиж. Яана. Тэндээ дуурч чаддгүй, хөдөлж чаддгүй, таг гацчихсан. 3 цаг тэндээ яаж чадахгүй хөвцний эц дүүн орж ирж лээ. Манай нэт хараал баярлаа. Нүдэнд нулимс цийлгнэл аврагдлаа гэж утс. Гэтэл дүүн ах том өрөөнд унтаж байна. Сэрхээр нь хоолыг нь өгье гэд хүүгээд явчихсан гэсэн. Араас нь чатгаараа ойрлох гэсэн ч сонсогдохооргүй. Аа гэсэн. Гэсэн авайл гарсан гэдэг. Ингээд л үхгүй байна гэсэн бодолтой тэндээ ахаад 2 цаг хөвтөж арай гэж хөдлөлтөөгөө болоод боссон. Дүүдээ зөндөө гомцсон нэг хэсэг дуграагүй харахаараа өрөөнөөс гүүгээд гарч яваад харагтаад байсан гэсэн гинэ. Чи одоо тэр нөгөө нэг юм мартдагыг санаж байгаас тээ хүчлээ түүхийг тэр түүх YouTube-д орсны дараа тэр одоо нэвтрүүлэг орсны доор нь амар хүмүүс нэрээ тэгдэг нэрээ хүртэл мартчихдаг гэд хэлчихсэн байл ш тий. Хөөх аюултай юм бэ. Тэр дагзаараа савж унахаар л тэгдэг юм шиг байлээ. Юу нь бол тийм үү. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3